From the Conference Center in Salt Lake City, Utah, this is the Saturday evening session of the 195th Annual General Conference of the Church of Jesus Christ of Latter-day Saints, with speakers selected from leaders of the church. Music for this session is provided by a combined choir from Brigham Young University. This broadcast is... Ютамужийн соолог хотдог чуулганы төвөөс дамжуулж буй Иесус Христийн хожмын гигантүндийн сүмийн жил тутмын 195 дахь ерөнхий чуулганы Гэмт гарагийн оройны хуралдаан ба сүмийн удирдагчдаа сонгогдсон хүмүүс үг хэлнэ. Neil L. Anderson энэхүү хуралдааныг удирдан явуулах болно. Brothers and sisters, Ах эгч нараа, Иесус Христийн хожмын гигантүндийн сүмийн жил тутмын 195 дахь ерөнхий чуулганы Бэм гарагийн оройн хуралдаанд бидэнтэй нэгдэж байгаад баярлалаа. Та бүхнийг энэхүү хуралдаанд оролцсноор ажиглагдаж, хүчрэгчхийн төлөө бид залбирч байна. Энэхүү хуралдааны гэрээцээ үзэж буй ерөнхийлөгч Russell M. Nelson надаас уг хуралдааныг хөтлөн явуулахыг хүссэн юм. Энэхүү хуралдааны хөгжмийг Brigham Young-ийн их сургуулийн оюутнууд нэгдсэн найрал дуучид Andrew Crane, Sonia Poulter нарын удирдлаганд дуулж Joseph Peoples, Linda Margaz нар бадралт баг бишгэр хөгжмийг тоглоно. Энэхүү хуралдааныг найрал дуучид Hail the Day That Sees Him Rise дуулаар эхлүүлэх болно. Нээлтийн залбирлыг далайн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн ахлагч Эдвард Дюба хийсний дараа найрал дуучид Сайн мэдээний амар тайван сайхан дуудлыг дуулна. See
Our dear Father in heaven, Хайрт Тэнгэрдэг эцэг минь. we come before thee, Би тань дээр ирж gratitude in our hearts талархлаар зүрх сэтгэлээр дүүргэж for this Easter season. As we энэ өдрөд commemorate ирж байгаа бөгөөд энд бид нар the atonement цагаатгал of thy Son, таны хүүгийн цагаатгалыг санаж бидний аврагч Есүс Христ we're grateful. бид нар талархаж байна. We thank thee for the restoration of Бид нэр in these latter days. энэ хожмын үед сургаал цаг дахин сэргээгцэн би талархаж байна. Мөн бошиглагч үзмэрчтэй дүүрсэн. Heavenly Father, that thou bless our dear Тэгээд бидний хайрт Russell M. Nelson, бошиглагч Расл Нээсник та ажиллаарай. Түүнийг сайн эрүүл мэндээр болоод хүч чадлаар ажиллаарай. Мөн та энэхүү хуралдааны туршид бидний зорилон бэлтгэсэн тэдгээр мэдээнүүдийг members assembled here and мөн цуглаж байгаа энэ гишүүд болон дэлхийд даяар хүмүүс мөн найз нөхөд мөн гишүүд бүгдээрээ нэг ажиллаарай гэж гож байна. Мөн бид as we listen to this message, энэхүү сайн мэдээг сонсноор to act upon the impressions which we will receive. бидний хүлээж авах тэрхүү мэдээг сайн хөнөр хүлээж авахтаа бидний ажиллаарай. Мөн бид нар өөрсдөө амьдралдаар баясаж Time missionaries, that they болтгой мөн бүрэн цагийн дэлхийд даяар үйлчилж байгаа бүрэн цагийн намсыг тэд нар to those who are earnestly seeking тэднийг эргэлж байгаа тэдгэр хүмүүсийг олохтаа мөн сайн мэдээ хүлээж авахтаа та тэдрийг удирдаарай гэж гож байна. Иесус Христийн нэрээр. Амен.
Thank you, choir, for that beautiful music. Хүү сайхан дуулыг өгсөн найр дуучдаа баярлалаа. Одоо бидэнд 12 төлөөлөгчийн чуулгын ахлагч Гэри Стивенсны хэлэх үгийг сонсох боломж тохиож байна. Түүний дараа хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчийн 1-р зөвлөхөөр үйлчилж байгаа Эми Вередэгчиг үг хэлнэ. Тэдний үг гэсний дараа найр дуучид үеүү дээр дуулыг дуулна. Дараа нь бид далайн ахлагч Джеймс Расбанд, Сергей Варгас нарын үгийг сонсох болно. At the end of a long overseas assignment, Миний my эхнэр wife Элизабет 2 далайн чанд дах томилдоо дуусган гэрлүүгээ хайрхаар дахин нэг шөнийн нислэгт бэлдэн онгоцны буудлын руу оров. Бидний алхамаар урагшлах урт игнэнд олон хүнтэй мөр зэрэгцэн зогсохдоо онгоцондоо амжиж суух паспорт, визний шалгалтаар орох, шалган нэвтрүүлэх зэрэгээр амжилттай гарч чадах гэх зэрэгтэй санаа зовж би бусад аялагчийн төгшөөр улам нэмэгдэж байгааг мэдэрч байлаа. Эцэст нь тухайн танхимдах стрессийг огт ажраагүй мэд сууга гайлын ажилтны шалгах цэгдэр бид ирв. Тэр бодох юмгүй шууд гараа сунгаан намаагч харахгүй миний бичиг баримтыг авч зургийг минь баталгаажуулаад хууцуудыг нь эргүүлж харж байснаа эцэст нь паспортыг нь тас гэдэл хамгааллаа. Дараа нь тэрээр гараа сунгаан Лисагийн баримт бичгийг авав. Тэрээр ямар ч сэтгэл хөдлөлгүй доош харан ажилдаа төвлөрч урд байгаа бичиг баримтыг мэдээлэл дээр анхаарлаа хандуулан хууцуудыг нэг нэгээр нь эргүүлэн мэрэгжлийн хүний нүдээр харж байлаа. Түүнийг гинэд зогсож толгоогоо алгуурхан өргөн найрсаг харцаар Лиса руу их харахад нь бид баг зэрэг гайхав. Тэр сайхан нэмсэглэн Лисагийн паспорт дээр тамгаад зөөлхөнд орж бичиг баримтыг нь буцаан өгөв. Эхнэр маань хариу нэмсэглэн бичиг баримтаа аваад талархлаа илэрхийлэн баяртай гэж хэлв. Сая юу болсон бэ гэж намайг асуухад Лиса уг ажилтны харсан зүйл буюу аврагчийн зурагтай жижигхэн карта надад харуулв. Тэр нь Лисагийн зүнхнээс гулган паспортынхаа завсаар хавчуулагдсан байжээ. Уг зургийг гайлын ажилтан олж харсан бөгөөд энэ нь түүний зан аршин өөрчилсөн байв. Аврагчийн энэхүү жижигхэн зураг хоёр танихгүй хүний зүрх сэтгэлийг олбжээ. Энэ нь Иесус Христийн гэрлийн сэтгэл татам, чанар, гайхамшиг, бодит байдлыг ил гаргасан өдөр байлаа. Тэр өдөржингөө мөн түүнээс хойш үе би тэрхүү энгийн сайхан мужийн талаар уяран бодож, Бурхны хүүхдүүдийн дээрх Христийн гэрлийн сүр жавхланд нөлөөнд баясдаг. Бид Иесус Христийн шавнар бөгөөд түүний гэрлийг хүлээн авч хуваалцахыг эрэлхийлдэг. Иесус Христ өөрөө булангийн чулуун хэмээх энэхүү шашны номлыг сүмийн нэрээр шууд харж болно. Тэнгэрлэг эцэг маань эртний болон амьд башиглагчдаар дамжуулан түүнийг сонс Христэд эргэтэн хэмээн зарласан. Бид Христийн тухай ярьж, бид Христэд баясаж, бид Христийн талаар номлож, бид Христийн тухай башигладаг. Иесус Христ бол Бурхны хүн. Мөн тэр дэлхий дээрх тохиолдлоо тохиоллынхаа үеэр өөрийн сайн мэдээг зааж сүмэ байгаасныг бид заадаг. Иесус амьдралынхаа төгсгөлд Гетсеманы цэцэрлэг зовшоолон загалмай дээр цавдлагсныхаа дараа амилж бидний нүглийг цагаатгасныг бид гэрчилдэг. Бид аврагчийн цагаатгагч золиослын ачаар намжлал уушлагдаж нүглээсээ цэвэршигдэн боломжтой баясдаг. Энэ бидэнд амар амгалан найдварыг авчрахын зэрэгцээ Бурхны оршихуйд эргэн очих баяр баясгалангийн бүрэн дүрэн байдлыг хүлээн авах боломжийг олгодог. Бид Иесусийн амьлалтын ачаар үхэл бол төгсгөл биш, харин урагшлах нэгэн чухал зам юм гэдгийг башилдаг. Бид бүгд нас барсныхаа дараа амьлуулагдах болно. Энэ нь хүн бүрийн сүнс бие махбод дахин нэгдэж мөнх амьдрах болно гэсэн үг юм. Бидэнд зааж удирдан чиглүүлэхээр Бурханаас ичлэл хүлээн авдаг. Өнөө үед амьд башиглагчид биднийг Христэд эргэтэн хэмээн дахин урьсаар байна. Тэр бидэнд зүрх сэтгэл, харах нүд, сонсогч ихэ түүн дээр бүрэн дүрэн төвлөрүүлэхэд тусалж байна. Бид тэрүүн зүйлийн зарласан биднийг Иесус Христэд төвлөрүүлэхэд зоригтой зохицуулалт, сайжруулалтын олон жишээг зохон тэмдэглэж байна.
Заримыг нь дурдвал Мормоны сүм гэдэг нэрийг халж Иесус Христийн хожимын гигантнуудын сүм хэмээн зөв нэрээр солих шийдвэр. Христэд төвлөрсөн сэдвүүтэй шинэ уран зургуудыг цуглааны байруудад тавих. Иесус Христийн шав билээ бий. Христ рүү харахтан гэх мэтчлэн Иесус Христэд төвлөрсөн залуу эмэгтэйчүүд, залуу эрэгтэйчүүдийн ураа. Түүндх хамгийн сүр жавхланд үйл явдал болох Иесус Христийн цагаатгалыг болон бодит амьдлыг илүү онцлох болсон явдал юм. Христийн амьсны баярыг зүгээр нэг баярын өдөр биш, харин Христийг онцлсон өдрүүд болгон тэмдэглэх болсон. Иесус Христийн сүмийн таних тэмдэг үүний бэлэгдлийн мөн чанарыг талаарх танилцуулав. Эдгээрээс зармийн нөлөөг илүү гүнзгийрүүлэн авч үзье. Нэгдүгээр сүмийн бэлэг тэмдэг. 2020 онд ерөнхийлөгч нээсэн сүмийн шин таних тэмдгийг танилцуулсан. Энэхүү бэлэг тэмдэг нь Христ бол өөрийн сүм бол голд сүм бөгөөд бидний амьдралын төвд байх ёстой гэсэн үннийг харуулдаг. Бид одоо энэхүү танил болсон бэлэг тэмдгийг ариун сүмийн зөвшөөрлийн бичиг, сүмийн вебсайт, сэтгүүл, Gospel Library-ийн аппликейшны дүрс зураг, бүр цэргийн алба хашиж байгаа сүмийн олон гишүүний цэргийн бичиг баримтан дээр харж болно. Уг бэлэг тэмдэг нь Иесус Христ бол гол булангийн чулуу гэдгийг сануулсан сүмийн нэрийн булангийн чулуу дотор бичсэн байдаг бөгөөд үүнийг энд харагдаж байгаа Камбож хэлээс гадна 145 өөр хэлээр орчуулан хэрэглэгдэж байгаа байлаа. Бэлэг тэмдгийг голд дэлхийд даяар сүмтэй холбон ойлгон хүлээн авдаг болсон. Дэлхийд даяарх ариун сүмийн газруудад болон зочдын төвүүдэд байдаг алдар тоорволцсны бидний хайр хүндэтгэлийг хүлээсэн Христос эмээх гандаг чулууны хөшөө дүрсэл бий. Сүмийн бэлэг тэмдэг дээрх үүний байрлал бидний үлддэг бүх зүйлүүдийн төвд Христ байв зохино гэдгийг харуулдаг. Үүнийг адилаар аврагчийн дэлгэсэн гар нь өөрт нь эрх бүгдийг тэрвэн угтан авах түүний амлалтыг илтгэдэг. Энэхүү бэлэг тэмдэг бол аврагч Иесус Христийн хайрыг төлөөлөн харуулсан бөгөөд амьд Христийн байнгын сануулагч юм. Би олон найз гэр бүлийнхнээс сүмийн бэлэг тэмдгийн нэгэн чухал хэсгийн талаар сонирхон асуусан юм. Гайхалтай нь олон хүн үүнд агуулгадаг нэгэн нандин хэсгийг талаар сайн мэддэг байсан. Иесус Христ номон хаалганы доор зогссон байдаг. Энэ нь буушнаас гарч буй амьдсан аврагчийг төлөөлдөг. Би үнэхээр сүмийн бэлэг тэмдэгт ашиглагтаач амьдсан амьд Христийг алдаршуулдаг. Одоо Христийн амьсны баярын ач холбогдлын эргцүүлэн бодъё. Христийн амьсны баярын талаар тэргүүн зөвлөлийн саяхан гаргасан захиасанд биднийг сургаалыг нь судлан Христийн амьсны баярын уламжлалыг нийгэмд ялангуяа гэр бүлдээ бий болгох замаар амьд аврагчийн амьдлалтыг тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалсан. Товчхон хэлэхэд биднийг Христийн амьсны баярыг илүү дээд түвшинд, илүү ариун нандинаар байдлаар тэмдэглэн өнгөрүүлэх хэмээн урамшуулсан юм. Би Христийн амьсны баярын талаарх ишлэл үргэлжлэн өгөгдөж байгаад баярлаж байна. Мөн энэхүү баярыг ариун нандин үйл явдал болгохын тулд гаргаж буй та бүгдийн ихээхэн хүчил зүтгэл талархаж байна. Христийн амьсны баярын нэм гарагт ариун ёслын цуглааны нэг цаг болгон цаг байлгахаас гадна далдуу модын нэм гараг ариун 7 хоног тойрогт гацны онцгой цугдрал үйл ажиллагаа зохион явуулах зэрэг бусад зохистой үйл ажиллагааг жишээ болгон дурдж байна. Ийм дурсан санахад хүүхдүүд өсвөр үеийнхнийг хамруулсан үйл ажиллагаанд нь болон ихэвчлэн шашин хоорондын хамтын найрал дуу багтдаг. Зарим нь амьд Христ нээлттэй хаалганы удирдлагыг гишүүдэд болон найз нөхөдтэй зориулан зохион байгуулж олон шашны хамт нийгмийн зохион байгуулдаг Христийн амьсны баярын үйл ажиллагаануудад оролцдог. Ийм үйл ажиллагаанууд нь аврагчийг Иерусалим хот руу ялгуулсан байдалтай орох үед тэр үед нэгэн дугаар түүнийг магтан дуулж байсан цугласан олонтой төстэй юм. Энэ чухал баярын өдрийг гэр бүлээрээ гэртээ тэмдэглэн өнгөрүүлж шүтэн бишрэх. Тэргүүн зөвлөлийн гаргасан уриалгыг та нарт халуун дулаан хүлээн авсан тухай мөн айдал гүн сэтгэл төрүүлсэн. Христийн амьсны баяртай холбоотой гэр бүлийн сүсэг бишрэл гайхалтайгаар нэмэгдсэн гэж би итгэж байна. 2 жилийн өмнө би Христийн амьсны баяр хүндэтгэлтэй хандах арга замаа сайжруулах гэр бүлийн зорилгын талаар ярьсан. Бид одоо ч үүн дээр ажиллаж байгаа гэдгээ хэлье. Бид үргэлж Христийн
амьсны баярын онцгой зоог барих, сакстай бэлэг, өндөг хааж олох, тоглох дуртай байсан бөгөөд одоо ч дуртай хэвээрээ. Гэсэн ч тэмдэглэл баяртай Иесус Христ болон түүний цагаатгад төлөрсөн сүнслэг үйл ажиллагаануудыг нэмснээр бүхнээс ариун эдгээр үйл явдлыг тэмдэглэхдээ аль алинд нь ч аш холбогдол өгдөг болсон. Бидний хувьд энэ жилийн Христийн амьсны баярыг Христэд илүү дөрвөлсөн болгох 3 дахь орлого байлаа. Христийн мэдээсэн түүхийг жүжигчлэн үзүүлдэг шиг манай гэр бүлийн Христийн амьлалтын өдрийг жүжиглсэн тоглолт, энгийн хувцас шимзэглэл, шин гэрээ, Мормын номын хэсгээс уншиж, хөгжим, Христийн амьлалтын зургууд, далдуу модны өчрүүд ордог. Нуулгүй хэлгээд бага зэрэг замбраагүй байдаг л да. Гэхдээ АЧЦ нар маань далдуу модны нэм гарагийн Хосана Ихэсний нэрээр эргэгч ерөөлтөй хамгийн дээд Хосана мөн эн чин Галилийн Иесус байгаа юм гэсэн Христийн мэдсэний баярын газарт амар тайван байг хэмээн хэллэгтээ адил санагддаг магтаалдуулыг уншиж давтдаг. Бид одоо гэрээ янз бүрийн зүйлээр чимгэлдэг болсон. Өмнө нь зөвхөн туулай, өндөгнүүд байдаг байсан бол одоо Христос хоосон буушны гадаах цэцэрлэгт үзэгдэж буй амьсан аврагч, нефажуудад үзэгдэж буй аврагчийн зураг энэ зэргийг энд тэнцүү оруулдаг болсон. Бид мөн Христийн амьсны баярыг зөвхөн нэг өдөр биш, олон өдөр болгон тэмдэглэхийг хичээж байгаа. Бид далдуу модны нэм гараг, сайн баасан гараг болон ариун 7 хоногийн турш болсон үйл явдлуудын талаар ярьж, илүү их бодож, илүү ихээр баярлан өнгөрүүлэхийг хичээж хамааж байна. Христийн амьсны баярын бидэнд Христийг цагаатгагч золиосыг түүний бодит баяр баясгалан амьдлыг хүндэтгэн алдаршуулах боломжийг олгодог. Сайхан тэргүүн зөвлөл биднийг хүн төрлөختөнд өгсөн хамгийн сүр жавхлантай алдар сууд захиас болох Иесус Христийн амьлалд Христийн амьсны баярыг хүсэн хүлээхэд урамшуулан дэмсэн энэ баярын өдрүүдийн ач холбогдлыг тодотгож байгаа юм. Христийн шашны судлаачдын дунд амьдлыг зөвлөл, бэлэгдэл, төдий нэршил, маягаар үзэх хандлага улам бүр нэмэгдэж байгаач амьлал гэдэг чинь амьдарч байсан бүх хүн амьлуулагдах болно гэсэн утгатай бөгөөд амьлалт нь бодит гэсэн сургаалдаа бид бат зогсдог. Адам дотор бүгд үхэгчлэн Христ дотор бүгд амьд болгогдно. Иесус Христ амьд бодгол бүгдийн төлөө үхлийн хүлээсийг дасч хайсан. Бид Иесусийн бэлгэлсэн тэр их ач эвэлд алмаар байна. Бид түүний нөхдийнхээ төлөө амиа зориулсан агуу их хар байхгүй хэмээх үгсийг нандиндаг. К.С. Льюис Христийн шашныг номлох гэдэг нь төлөөлөгчдийн хувьд хамгийн гол нь амьдлыг номлох гэсэн үг юм. Амьдлалт нь үйлс номд цэцэглэгдсэн Христийн шашны сургаал бүрийн гол сэдв юм. Амьдлалт болон үүний үр дүн нь Христийн шашнуудын авчирсан сайн мэдээ буюу сайхан мэдээ юм хэмээсэн. Би амьдлуулалт гэж би тиймийн тул буш ялахгүй мөн үхлийн гашууны Христ ялан дийснийг тунхаглаж байна. Эцэст нь би амьд бошиглогчийн болон түүний зөвлөхүүдийн Христийн амьсны баярын төлөөлдөг ариун явдлуудыг илүү сэтгэл гарган тэмдэглэх урилгыг хүлээн авсан бүх хүн Иесус Христтэй холбогдох холбоо улам бат бөх болж өсөхийг олж харна гэдгийг гэрчилж байна. Хэдхэн хоногийн өмнө би бошийн чулуун хаалга Иесус, Мария, Шавнар, Тэнгэрэлж нарыг дуурайлган хийсэн энгийн жижиг тоглоом ашиглан 4 настай ач хүүтэйгээ хамт Христийн амьсны баярын түүхийг ярьж тоглосон эмээгийн талаар сонсон юм. Эмээ нь оршуулга, буш хаагдаж, нээгдэх, амьлалтын цэцэрлэгдэх үзэгдэл зэргийг хуваацахыг жаалхүү анхааралтай сонсож байжээ. Дараа нь тэр өөрөө тоглоомуудыг хөдөлгөн түүний гайхмаар дэлгэрэнгүй анхааралтайгаар аав ээжтэй дахин ярьж өгчээ. Энэхүү сэтгэл хөдлөм мөчийн дараа түүнээс бид яагаад Христийн амьсны баярыг тэмдэглэдэг тухай асуухад тэр дээш хараад яагаад гэвэл тэр амьд байсан хэмээн цайлган хариулжээ. Би түүний мөн та бүхний мөн Тэнгэрэлж нар бошиглогчдын гэрчил дээр нэмж тэр амьсан тэр амьд гэдгийг Иесус Христийн нэрээр гэрчилж байна. Амен.
When our son was in 4th grade, Манай хүү Илаг 4-р ангид байхад ангийнх нь засгийн газрын гишүүдийн дүр тоглож түүнийг шүүгчээр сонгосон байв. Нэг өдөр ангид нь 2-р дүргийн шүүгч айлшилж очин Илад шүүгчийн өмсгөлөө өмсгөж тэдэнд шүүгчийн албан тагаргаа уншиж өгчээ. Энэ явдал түүний хүүхэд насны цайлган сэтгэлд хуулийг тэр тусмаа хууль тогтоогч Иесус Христийг судлах хүслийг бадраасан юм. Ила маань олон жил шаргуу зүтгэсний эцэст өөрийн сонгосон шилдэг хуулийн сургуулиудын нэгээс ярилцлагад орох хурлаг хүлээн авсан юм. Тэрээр ээжээ тэд надад 10 асуулт тавьсан. Хамгийн сүүлийнх нь чи ёс суртахууны чиг баримжаагаа юунаас авдаг вэ гэсэн асуулт байсан. Би түүхийн туршид хүн төрлөختөн амьдралаа хэн нэгний үлгэр жишээнээс загварчлан ёс суртахууны тогтолцоогоо үүсгэж ирсэн. Миний амьдралдаа дагахыг хичээдэг ёс суртахууны үлгэр жишээ бол Иесус Христ. Хүн төрлөختөн тэр чигээрээ Иесус Христийн уулан дээр номлосон сургаалыг дагдаг байсансан бол энэ дэлхий илүү дээр, илүү амар тайван газар байх байсан гэж би хариулсан гэж хэлсэн юм. Ярилцлага өндөрлөх үед тэр дотроо ингээд хүүхэд насны минь мөрөөдөл талаар боллоо доо. Шашнаас ангид эрдэмтэд юу гэж Иесус Христийн талаар сонсохыг хүсэх вэ гэж бодсон аж. 2-7 хоногийн дараа Ила тэтгэлгээр суралцах эрх авсан юм. Түүнийг элсэж орохоос өмнө бид сургуулийнх нь оюутны хотхонд зочлоо. Уг хуулийн сургууль яг л орд харш шиг харагдсан бөгөөд үзэсгэлэнт нуурын дээрээс харан өндөр толгойн дээр байрлсан байв. Бид асар том номын сан уудам хангалуудаар алхах үедээ уулан дээрх номлолын үгсийг тугууд дээр бичиж чулуун дээр сийсэн байсныг хараад үнэхээр гайхширч билээ. Уулан дээрх номлол бол тэдгээр захиасыг анхлан заасныхаа үед яах аргагүй хамгийн их анхаарал татгууч сургаал юм. Өөр ямар ч номлол бидэнд Иесус Христийн зан төлөв, Тэнгэрлэг зан чанаруудыг түншлэн түнтэй адил болох өөрсдийнхөө туйлын зорилгыг илүү сайн ойлгоход тусалж чадахгүй. Насан туршдаа Иесус Христийн шав байх үйл явц бидний гэр оронд эхэлдэг. Мөн хүүхдийн хэсэгт ой 6 сартаагаас эхэлдэг. Бид хүүхдүүдээ Иесус Христэд итгэж, гэрээгээр дамжуулан Иесус Христэд болон түүний сүмд харьяалагдан Иесус Христтэй адил болохыг хичээгээсэй гэж хүсдэг. Нэгдүгээрт Иесус Христэд итэг. Их эзнийг амийн далхны тухай намсны дараа их эзний дагалдагчдаас олон нь түүний номлол сургаалыг хүлээж авахд хэцүү гэж үзээд буцаж цаашид түнтэй хамт явсангүй. Тэгэхэд Иесус 12-таа хандан та нар бас явахыг хүсэж байна уу гэсэн зүрх шимшрэм асуултыг тавихад Петр хариуд нь эзэн бид хэн рүү явах юм бэ? Мөнх амийн үгс танд байна. Та бол Бурхны ариун нэгэн мөн гэдэгт бид итгэсэн, мөн таньж мэдсэн гэж хариулжээ. Петрийн харуулснаар итгэл бол хэн нэгэнд итгэх, эсвэл аливаа зүйлийг үнэн гэж хүлээн зөвшөөрөх явдал юм. Мөн бидний итгэл аврал өөд хөдлөхийн тулд энэ нь их эзэн Иесус Христээр төвлөрөх ёстой. Бидэнд Иесус Христийг амьдрдаг гэсэн баталгаа, зан төлөв, мөн чанарын талаарх зөв ойлголт, түүний хүслийн дагуу амьдрахыг хичээж буй гэсэн мэдлэг байгаа үед бид түүнд итгэх итгэлээ хэрэгжүүлдэг. Иесус Христэд итгэх итгэл бүх итгэлийн суурь бөгөөд бурханлаг хүчийг хүлээн авах зам болдог хэмээн бидний хайрт бошгоологч ерөнхийлөгч Russell M. Nelson тунхагласан билээ. Бид хүүхдүүдэд Иесус Христэд итгэх итгэлээ бэхжүүлж түүний бурханлаг хүчийг олж авахт нь хэрхэн тусалж чадах вэ? Бид аврагчаас өөр зүйл рүү харах хэрэггүй. Их эзэн хүмүүс ярьж өгүүлсэн нь болгоогтун би бол Иесус Христ, босогтун мөн над дээр ирэхтун. Цугласан олон урагшилж, мөн гараа түүний хавирган талд хүргэж, мөн түүний мутардах, мөн түүний хөлн дэх хадаасны ормуудыг тэмтэрч үзв. Мөн тэд бүгдээрээ урагшилж, мөн нүдэрээ үзэж, мөн гараараа тэмтэрч, мөн тэр нь мөн болохыг гарцаагүйгээр мэдэж, мөн гэрчлэлээ тэднийг нэгээрээ урагшилж ийгүүлдэв. Би
Би та бүхнийг энэ нь бяцхан хүүхдүүдийн амьдралд ямархуу харагдаж болох талаар тунгаан бодно гэж урьж байна. Тэд Иесус Христийг болон түүний сайн мэдээний гэрчлэлүүдийг сонсдгоо. Тэд түүний дохинулал, бурханлаг байдлыг харуулсан хүндэтгэл бишрэлтэй зургуудыг үздэгөө. Тэд түүний бодит, тэнгэрлэг байдлыг гэрчлэх ариун сүнсийг таньж мэдэрдгөө. Тэд түүний захиас үйл хэргийг мэддгөө. Хоёрт, Иесус Христэд болон түүний сүмд харьяалагд. Бенжамин хааны хүмүүс зүрх сэтгэлийн хүчрхэг өөрчлөлтийг мэдэрч гэрээгээр дамжуулан Бурхны тааллын дагуу үйлдэхэд амьдралаа зориулсан юм. Тэд Бурхантай болон Иесус Христтэй гэрээ байгуулсан учраас Христийн хүүхдүүд, түүний хөвгүүд мөн түүний охид гэж нэрлэгдсэн. Иесус Христийн хожмын үеийн гигантнүүдийн сүмийн гишүүдийн хувьд бид түүний хаант улсыг барьж байгуулах, түүнийг ирэхэд бэлтгэх гэрээний үүрэг хүлээдэг билээ. Бид хүүхдүүдэд ариун нандин гэрээнүүдийг байгуулж сахихт нь хэрхэн тусалж чадах вэ? Бид ирээд намайг даг гарын авалгын хавсралт АБ-гээс хүүхдүүдийг Бурхны гэрээний зам дээр амьдралынхаа турш зогсоход бэлтгэх ариун нандин даамлын ажилд нь багш удирдагчдыг дэмжихэд, мөн гэр бүлүүдийг бэхжүүлэхэд зориулсан харилцан яриа эхлүүлэх сэдэв хичээлүүдийг олж үздэг билээ. 3-дугаарт Иесус Христтэй адил бол. Мормоны номд аврагч өөрийн дөнгөж дуудагдсан шав нарт өөрийг нь аль болох дуурайхыг сануулж ийн хэлсэн байдаг. Та нар ямархуу маягийн хүмүүс байвал зохих билээ? Үннээр би та нарт хэлнэ. Бүр миний адил буюу. Бид баптизм хүртэж гишүүнээр батлуулсан хүүхдүүдэд Иесус Христэд өөрсдийгөө болон бусдыг авчрах гэрээний үүргээ биелүүлэхэд нь хэрхэн тусалж чадах вэ? Насан туршдаа шав байх нь зүгээр нэг сонсогчд биш, үгийг хэрэгжүүлэгчд байхыг шаарддаг гэлээ. Их эзний хамгийн залуу шав нарт урлаг өгөхдөө тэдэнд замаа олоход туслан хөтлөх удирдах бүхий л боломжийг ашиглаарай. Эдгээр эрхэм үн цэнтэй бяцхан хүүхдэд заах, гэрчлэх, залбирах, үйлчлэхээр бэлтгэх үед нь зөвлөөрэй. Тэгэхэд тэд үүргээ биелүүлэхдээ өөртөө итгэлтэй байж баяр хөөр мэдрэх болно. Тэдэнд энэ бол тэдний сүм гэдгийг, мөн аврагчийг ирэхэд бэлтгэхэд чухал үүрэгтэй гэдгийг мэдэгт нь туслах сүнслэг арга замуудыг эрэлхийлээрэй. Иесус Христийг бидний амьдралын гол цөм болох үед бидний юу хүсэх, хэрхэн хүсэх нь мөнхөд өөрчлөгддөг. Хөрвөлт бүх зүйлийг өөрчилдөг. Энэ нь бидний хилэнцгийг үлдэх хүслийг үгүй болгож, харин үргэлж сайныг хийх хүсэлтэй болгон өөрчилдөг. Энэ нь цаг, нөөц бололцоогоо хэрхэн зарцуулах, юу унших, үзэх, сонсох, хуваалцахыг мань өөрчилдөг. Тэрч байтугай энэ нь өөрсдийн ажил мэргэжлийн замналыг шийдэх, сургуулийн онцгой чухал ярилцлагад хэрхэн хариулахыг ч мөн өөрчилдөг билээ. Бид Иесус Христийн гэрлийг амьдралынхаа өнцөг булан бүрд шингээх хэрэгтэй. Хэрв бид гэр орондоо сүмийн бүхий л цуглаан дээр түүний мөнх бус амьдрал дах бурханлаг байдлын болон түүний тэнгэрлэг зорилгын, мөн түүний үхэл, нүглийн гиндан ялсан амьлалтын үннийг гэрчлэлтгүй бол бидний хайр, үйлчлэл, үнэнч даруй байдал, талархал, инэрлийн талаарх захиас, ухамсарт амьдралын тухай ярьсан хэнцэр уран илтгэлээс цаашгүй зүйл болох болно. Иесус Христ байгаагүй бол өөрчлөгдөх хүч үгүй. Тэмүүлэх зорилгоч үгүй. Амьдралын зовлон зүдгүүрийг зохицуулах боломж үгүй байх байлаа. Хэрв бид Иесус Христийн шав байх тал дээр хайхрамжгүй ханддаг болох юм бол энэ нь бидний хүүхдүүдэд туйлын аюултай байж мэднэ. Бид хүүхдүүдтэй хайртай гэж хэлэхдээ Тэнгэртэх эцэг аврагч Иесус Христ хоёрч бас тэднийг хайрладаг гэдгийг хэлж байгаа юу. Бидний хайр тайтгаруулж, урам зориг өгдөг байж боловч тэдний хайр ариусгаж, өргөмжилж, итгэх боломжтой билээ. Энэхүү Иесус бол
уран зөгнөлийн Есүс биш. Энгийн хэлбэр нэгэн Есүс ч биш. Бас бие махбодгүй Есүс ч биш. Мөн хайхрамжгүй Есүс биш. Үл мэдэгдэх Есүс ч биш. Харин алдаршуулагдсан, төгс хүчит, амьсан, өргөмжлөгдсөн, шүтэн болсон хүчрхэг Бурхны төрсөн цорын ганц хүү аврах чадал бүхий нэгэн билээ. And as a young Мөн нэг child, өдөр Филиппинд нэгэн бяцхан хүүхдийн надад хүчтэй гэрчилсэнчлэн бид аврагдахуйц хүмүүс билээ. Бурхны агуу эвлэрүүлэл гэж нийтэд харуулсан Иесус Христийн ариун няндан ариун нэрээр Амен. Last April, Сум өнгөрсөн 4 сард Кортландын ариун сүмийг худалдан авсан тухай баяртай мэдээг дуулгасныхаа дараа ерөнхийлөгч Russell M. Nelson биднийг сургаал ба гэрээнүүдийн 109-р хэсэгт сэтгэлэгдсэн Кортландын ариун сүмийн онцгойлон ажиллах залбирыг судлаарай гэж уриалсан. Ерөнхийлөгч Nelson онцгойлон ажиллах залбирал нь энэ эцсийн өдрүүдэд сорилтуудтай тулахад
ариун сум та биднийг хэрхэн сүнслэг байдлаар хүчрхэгждэг тухай заавар болохыг хэлсэн. 109-р хэсгийг судалснаар ойлгосон олон зүйл таныг ажиллана гэдэгт би итгэж байна. Энэ орой би бошиглагчийнхаа урилгыг дагснаар мэдэж авсан хэдэн зүйлээ хуваалцъя. Намайг амар амгалан руу хөтөлсөн миний судалгааны зам нь надад их эзэн нэгүүлсэнгүй бөгөөд бидний Тэнгэрлэг эцгийн авралын төлөвлөгөө нь үнэхээр нэгүүлсийн төлөвлөгөө юм гэдгийг сануулсан юм. Шинээр дуудагдсан номлогчдод ариун сүмийн хишгийг аль болох хурдан хүлээн авч боломжийнхоо хэрээр ариун сүмд байн орж байхыг зөвлөдгийг та нар мэдэж байгаа байх. Хишгээ нэгэнд хүрсэн бол тэд номлогчоор үйлчилж эхлэхийн өмнө ариун сүмийн ажилтнаар үйлчилж болно. Номлогчийг бэлтгэх төв рүү орохын өмнөх тэр цаг нь ариун сүмийн гэрээний ажлуудыг дэлхийн нийтэд хуваалцахаас өмнө тэдгээр гэрээний талаар илүү их сурч мэдэхэд шинэ номлогчдод тусалдаг тул гайхалтай ажил болж болох юм. Харин 109-р хэсгийг судалж байхдаа би ариун сүмд Бурхан шинэ номлогчдыг үнэн хэрэгтээ бид бүгдийг ч мөн илүү ариун нандин арга замаар хүчрхжүүлдгийг мэдэж авсан. Илчлэлээр өгөгдсөн онцгойлон ажиллах залбиралда Йосеф таны үйлчлэгчид таны нэрийг гэрчлэхээр өргөнөөс тань гарч явхад дэлхийн агуу ихэс дээдсийн мөн бүх хүн бүх ядуу гачигдагсад зов зүдрэгсдийн зүр сэтгэл зөөлрнө. Тэдний сэжиг таавар үнний өмнө зам тавьж өгөхийн тулд мөн таны хүмүүс бүхний мэлмид таашаалыг олж болохын тулд буюу таны үйлчлэгчд болох бид таны дуу хоолойг сонссон мөн та биднийг илгээсэн гэдгийг дэлхий бүх хязгаар мэдэж болохын тулд буюу хэмээсэн. Шинээр дуудагдсан номлогчны хувьд үнний ачаар гадуурхал арилж бидний мэлмид таашаалыг олж дэлхийд их эзэн тэднийг илгээсэн гэдгийг мэдүүлнэ гэдэг нь юутай сайхан амлалт вэ? Бидний хүн нэг бүрд энэ ажлууд гарцаагүй хэрэгтэй. Хуршүүд болон ажлынхантайгаа харьцахад зүрх сэтгэл зөөлрөх нь юутай сайхан ажил вэ? Онцгойлон ажиллах залбиралд бидний ариун сүмд өнгөрүүлэх цаг бусдын зүрх сэтгэлийг хэрхэн зөөлрүүлэхийг тодорхой тайлбарладаггүйч их эзний өргөөнд байх цаг хугацаа биднийг Иесус Христээр болон түүний нэгүүлсэл дээр төвлөрүүлснээр зүрх сэтгэлийг мань хэрхэн зөөлрүүлдэгтэй холбоотой гэдэгт би итгэлтэй байна. Көртөнлийг онцгойлон ажиллах залбирлыг судалж байхдаа би Йосеф их эзнээс сүмийн гишүүд, сүмийн дайснууд, улс орны удирдагчид дэлхийн улс үндэстнүүдэд нэгүүлсэнгүй байхыг ахин дахин гуйсны зэрэгцээ хөв хүнийхээ хувьд өөрийг нь санаж хайр таймад нь болон үр хүүхдэд нь нэгүүлсэнгүй байхыг гуйж байсныг мэдээд гайхширсан. Тэр өдрөөс 7 хоногийн дараа буюу 1836 оны 4-р сарын 3-ны Христийн амьсны баяраар Кортландын ариун сүмд аврагч Йосефт болон Оливер Кадрд үзэгдсэн ба сургаал ба гэрээнүүдийн 110 дугаар хэсэг цэцгэлснээр би энэ өргөө хүлээж авлаа. Мөн миний нэр энд байх болно. Мөн би энэ өргөөнд өөрийн хүмүүст нэгүүлсэлд өөрийгөө үзүүлэх болно хэмээжээ. Тэр үед Йосеф юу мэдэрсэн болоо? Нэгүүлслийн энэхүү амлалтанд түүний хувьд онцгой учир авалгатай байсан байх. Мөн ерөнхийлөгч Нельсон өнгөрсөн 4-р сар заасанчлан энэ амлалт нь мөн өнөөгийн онцгойлон ажиллагдсан ариун сүм бүрт хамаатай гэж хэлсэн. Бид их эзний өргөөнд олон арга замаар нэгүүлсэл олох боломжтой. Их эзэн Израильд асар барьж төвд нь эвлэрүүлгийн тагийг байрлуулахыг анх зардаг болгосноос хойш ийм боломжтой болсон. Ариун сүмд бид байгуулсан гэрээнүүдээс нэгүүлсэл олдог. Баптизмын гэрээнээс гадна эдгээр гэрээн биднийг эцэг хүү хоёртой холбож ерөнхийлөгч Нельсны заасан еврей хэлэнд хесед гэгдэдэг онцгой хайр нэгүүлслийг хүртэх боломжийг нэмэгдүүлдэг. Бид гэр бүлтэйгээ үрд мөнхөд лацдан холбогдох боломжоос нэгүүлсэл олж болно. Ариун сүмд бид түнчлэн бүтээлт, уналт, аврагчийн цагаатгагч золиослол мөн бидний Тэнгэрлэг эцгийнхээ оршихуйд дахин орох чадвар буюу авралын төлөвлөгөөний хэсэг бүр нэгүүлслийн илрэл гэдгийг илүү тод томруулнаар ойлгодог юм. Үүн дээр авралын төлөвлөгөө нь нэгүүлслийн төлөвлөгөө учир үүнийг аз жаргалын төлөвлөгөө гэж хэлж болох юм. 110 дугаар хэсэгт өгсөн их эзний ариун сүмдээ нэгүүлслэр өөрийгөө харуулах болно гэсэн гайхалтай сайхан амлалтын төлөө би талархдаг. Мөн энэ нь биднийг Йосефийн нэгэн адил нэгүүлсэл хүссэн гуйх болгонд их эзэн хэрхэн өөрийгөө нэгүүлслэр үзүүлэхээ илчилсэнд би талархдаг.
109-р хэсэг дэх Йосеф Смитийн нэгүслийн гуйлт нь ийм хүсэн гуйсных нь хариуд илчлэл өгөгдсөн анхны тохиолдол биш юм. Ариун тэгвэл залуу Йосеф альсан мөнөн гэдгийг мэдхийг хүсэн залбираа зогсохгүй. Өөр хинт ч хандан нэгүслийг хүлээн авах боломжгүй байсан тул нэгүслийг хүсэн их эзэнт хандан залбирсан гэдгээ бас хэлсэн. Ямар тач зөвхөн их эзний үзүүлж чадах нэгүсэл түүнд хэрэгтэй байсныг хүлээн зөвшөөрсөн нь Тэнгэрийн цонхыг нэхэд тусалсан. Тэр явдлаас хойш 3 жилийн дараа Тэнгэрэлч Морона Йосефийг бүхнийг чадагч бурханд хандсан залбирал мөн даруухан гуйлтад өөрийгөө зориулан миний бүх нүгэл бас тэнэглэлүүдийг уучлално хэмээн залбирсныхан дараа ирсэн. Нэгүсэл үзүүлэхийг гуйсны дараа илчлэл ирдэг энэ явдал энэ загварыг судруудаас элбэг харж болно. Иймээс өршөөлгөн залбирсныхаа дараа л их эзний дуу хоолойг сонсчээ. Лемана хааны эцгийн хөрвөлт би таныг мэдхийн тулд бүх нүглээ орхих болно хэмээн залбирснаар эхэлдэг. Бид яг ийм гайхалтай үйл явдлаар ажиллагдахгүй байж болох ч заримдаа залбирлын хариултаа авахгүй байгаа мэт санагдаж буй хүмүүсийн хувьд их эзний нэгүслийг эрэлхийлэх нь ариун сүнсний гэрчийг мэдрэх хамгийн агуу хүчрхэг арга замуудын нэг билээ. Ийм нэгэн зарчмыг Морона 10-ын 3-5-д маш сайхан заасан байдаг. Бид заримдаа чин сэтгэлээсээ залбирснаар Мормны ном үнэн эсхийг мэдэх боломжтой гэдгийг заахтаа эдгээр шүлгийг товчлон ашигладаг. Гэхдээ ийм товчлох нь нэгүслийн чухал үүргийг орхитуулж болох юм. Морона уг урилга та нар эдгээр зүйлийг уншихдаа Адам бүтээгдснээс бүр та нар эдгээр зүйлийг хүлээн авах тэр цагийн хүртэл их эзэн хүмүүний үсэд хичнээн нэгүүлсэнгүй байсаар бүг та нар санан мөн үүнийг зүрх сэтгэлдээ тунгаахыг та нарт ухуулъя би гэж эхэлснийг сонсоорой. Морона лацдах гэж байсан энэхүү цэдгийг нь уншаа зогсохгүй. Мөн их эзэн хүмүүсийн үрсэд хичнээн нэгүүлсэнгүй болох талаар Мормны ном юу илчилдгийг зүрх сэтгэлдээ тунгаан бодоорой хэмээн биднийг уриалсан. Их эзний нэгүүлсгийн талаар тунгаан бодох нь биднийг Бурхан мөнхийн эцгээс Христийн нэрээр эдгээр зүйл үнэн эсхийг асуухад бэлтгэдэг юм. Бид Мормны номын талаар тунгаан бодохдоо Аалмагийн заасанчлан Бурхны нэгүүлслийн төлөвлөгөөний дагуу энэ дэлхий дээр амьдарч байсан хүн бүр амьлуулагдаж бүх зүйл өөрсдийн зохих мөн төгс хэлбэртэй сэргээгдэнэ гэдг нь үнэхээр үнэн үү? Амулагийн хэлсэнчлэн аврагчийн нэгүсэл нь бидний төлөх ёстой байсан шудраг осны бүх таагүй бодит шаардлагыг хангаж оронд нь биднийг аюулгүй гараар хүрэлж чадах болов уу? Эсвэл Аалмагийн гэрчилсэнчлэн Христ зөвхөн бидний нүглийн төлөө бус өөрийн хүмүүсийг сул байдлуудын дагуу хэрхэн халамжлагыг мэдж болохын тулд өвчин зүдгүүрийг твцсэн юм болов уу? Аль эсвэл их эзэн хаан Бенжамины заасанчлан их эзэн үнэхээр нэгүүлсэнгүй тул үнгүй бэлэг болгон өөрсдийн талаарх Бурхны тааллыг мэдлгүйгээр нас барсан тэдний эсвэл үл мэдэн нүгэл үлдсэн тэдний нүглүүдийг цагаатгсан уу? Мөнлийнхэн хэлсэнчлэн Адам хүмүүс оршиж болохын тулд унсан мөн баяр баясгалантай байж болохын тулд хүмүүс оршдгоо. Түүнчлэн Исаягийн татан Абанадан гэрчилсэнчлэн Иесус Христ бидний зөрчлүүдийн төлөө шархатсан. Тэрээр бидний алдцуудын төлөө зодуулан хөхнэс болсон. Бидний амар амгалангийн төлөөс түүний дээр байсан. Мөн түүний ташуурын ормоор бид эдгэрсэн гэдэг нь үнэхээр үнэн үү? Хураангуйлбал эцгийн төлөвлөгөө Морны ном заасанчлан үнэхээр нэгүүлсэнгүй юу гэж асууж болох юм. Тийм ээ. Морны ном дах амар тайвныг өгөгч, найдвар төрүүлэгч, нэгүүлслийн сургаал үнэн гэдгийг би гэрчилж байна. Гэсэн хэдиж зарим хүн итгэн уншиж залбирсан ч Моронын амласнаар Тэнгэрлэг эцэг үннийг ариун сүнсний хүчээр та нарт мэдүүлэх болно гэсэн хариултаа аваагүй байж болох юм. Олон жилийн өмнө анх Морны номыг 2 ч удаа уншаа залбирахдаа тодорхой хариулт аваагүй хүний хувьд энэ нь ямар байдгийг би мэднэ. Хэрв ийм асуудал байвал их эзэн хүмүүсийн үрсэд хичнээн нэгүүлсэнгүй болохыг Морны номд ямар олон арга замаар заасан байдгийг тунгаан бодоорой хэмээн Мороны зөвлөгөөг дагнах хэмээн би та нарыг урьж байна. Туушлагаасаа үндэслэн хэлэхэд хэрв та уг зөвлөгөөг дагвал
Ариун сүнсний амар амгалан таны зүрх сэтгэлд нэвтэрч, Мормны ном мөн үүний заадаг нэгүүлсийн төлөвлөгөө үнэн гэдгийг мэдэж, итгэж, мэдэрч чадна гэж би найдаж байна. Би эцгийн нэгүүлслийн дагуу агуу төлөвлөгөөний төлөө мөн үүнийг хэрэгжүүлэхэд аврагч бэлэн байсан талархаж байгаагаа илэрхийлж байна. Хэрв бид түүнийг эрэл хийлбэл тэрээр өөрийн ариун сүмд болон бидний амьдралын бүхий л хүрээнд өөрийгөө нэгүүлсээр харуулах болно гэдгийг би мэднэ. Иесус Христийн нэрээр Амен. Jesus Christ changed my life when I Намайг was 26 наснда өөрийн хайртай нутаг Чилийн Фрутиларт баптизм хүртэх үед Иесус Христ миний амьдралыг өөрчилсөн. Тэр үед би ажлынхаа шугамаар үзэсгэлэнт Чили дэх Патагониагийн гол нуур далай тэнгисийг гаталдаг байв. Баптизмынхаа дараа би өөрийн ажил амьдралыг шинэ бас арай өөр байдлаар харж бүх зүйл Бурхан байдгийг үзүүлдэг гэдгийг үнэхээр ойлгож эхэлсэн юм. Байгаль дээр яргаа загас голын ихэнд төрдөг. Амьдралынхаа явцад тэд далайд хүрэхийн тулд гол уруудан сэлэх шаардлагатай болдог ба тэнд тэд өөрсдийн өсөлт хөгжилт шаардлагатай шим тэжээл бүхий орчин нөхцөлийг олдог. Гэсэн хэдийч далай бол махчин загас отож байдаг. Загасчид яргаа загсыг шим тэжээлээр тэтгэх биш. Харин ч хоол шиг харагдах гэлтгансан дэгээгээр хуурч агнахаар оролддог аюултай газарч байж болдог. Хэрэг тэд эдгээр аюулыг даван гарч чадвал өөрсдийн хүчрхэг удирдлагын тогтолцоог ашиглан төрсөн газар болох голын инх рүү эргэн очиж шин мөн танил сорилтуудыг туулахад бэлэн байх болно. Эрдэмтэд олон жилийн турш тэдгээр загасны нүүдлийн хэв маягийг судалснаар хүрэх газарт нь гайхалтай наривчлалтайгаар чиглүүлдэг GPS-тэй төстэй нэгэн төрлийн соронзон газрын зургийг ашигладгийг нь нээж илрүүлсэн юм. Бид бүгдээрээ нэгэн өдөр өөрсдийн тэнгэрлэг гэрт эргэн очих боломжтой. Яргаа загасны адил биднийг удирдах өөрсдийн гэсэн соронзон газрын зураг буюу Христийн гэрэл бидэнд бий. Иесус шавнартаа зам, үнэн, ам бол би байгаа юм. Хинч надаар дамжилгүйгээр эзэгт хүрэхгүй хэмээн заасан. Бид амьдралаа Иесус Христэд төвлөрүүлснээр гэртээ эргэн очих замаа олж эцсээ хүртэл дэвшиж, эцсээ хүртэл баясах болно. Ерөнхийлөгч Нельсон бидний баяр баясгалан амьдралын маань нөхцөл байдлаас биш, харин амьдралдаа юунд ач холбогдол өгч байгаатай холбоотой гэж заасан билээ. Бид дэлхийд дахин өргөх тунхагаас бидний хүнийг бүр Тэнгэрлэг эцэг эхийн хайртай сүнсэнхүү охин бөгөөд бурханлаг мөн чанар хувь тавилантай. Мөнх бус байдлын өмнөх амьдралд сүнсэн охид хөвгүүд Бурхныг өөрсдийнх нь мөнхийн эцэг гэдгийг мэдэж бишрэн шүтдэг байсан ба төгс төгөлдөр болохын тулд хөгжин дэвжиж эцэст нь мөнх амьдралыг өвлөн авах Тэнгэрлэг хувь заяандаа өрхийн тулд бие махбодтой болж энэ дэлхийн амьдралыг туулах түүний төлөвлөгөөг хүлээн зөвшөөрсөн хэмээн уншдаг. Иесус Христ мөнх бус амьдрал төрөхөөс өмнө Мосед үзэгдэж эцгийн өмнөөс түүнд хандан ярьсан. Тэрээр Мосед хандан түүнд зориулсан агуу ажил байгаа гэдгийг хэлсэн бөгөөд уг уулзалтын үеэр түүнийг миний хүү хэмээн хэд хэдэн удаа дуудсан билээ. Үүний дараа Сатан түүнийг уруу татахаар ирж Мосе хүний хүү намайг шүтгтэн гэхэд Мосе өөрийн бурханлаг мөн чанарыг санаж чи хэн бэ? Учир нь болгоохтун Бурхны хүү байна би хэмээн хариулсан билээ. Уг үнэн Мосег дайсны цохилтоос чөлөөсөн юм. Ах эгч нараа мөнх бус амьдралын өрх бол бодит зүйл билээ. Тэдгээр нь дур булаам хэдийч эцэг рүү болон мөнх амьдралууд удирддаг амьд усны замаас биднийг гаргах цорын ганц зорилготой. Би мөнх бус амьдралын өрх хэр бодтойг мэднэ. Нэгэн нэм гарагт намайг шинэхэн хөрөвчийн хуваар санварын ангид хичээл зааж байх үед тааламжгүй харилцан яриа өрнсөн юм. Хичээлээ дуусгахад бэрхшээлтэй болов. Үүнд би гомдож хохирч болсон юм шиг мэдрэмж төрж юу ч хэлэлгүй хаалга руу алхахдаа нэг хэсэгтээ дахиад цөмд ирэхгүй гэж бодож байлаа. Яг тэр мөчөд санаан зовсон
зовсон санвартан ах миний өмнө гарч зогсоод ангид болсон нөхцөл байдлаас илүүгээр Христэд төвлөрөхийг надад хайраар сануулсан юм. Түүнтэй ярилцсанаа эргэн санахад тэрээр надад "Түүний араас яв. Тэр миний хувьд чухал" гэсэн дуу хоолойг сонссон гэдгээ хэлж билээ. Хүндэт найз нараа, бид бүгд түүнд чухал. Ерөнхийлөгч Нельсон бид Бурхантай гэрээ байгуулсан учраас тэр бидэнд туслах хүчин чармаалттай хизээч бууж өгөхгүй бөгөөд түүний бидэнд хандсан нэгүүлсэнгүй төвчээр хизээч дундрахгүй хэмээн заасан. Бидний бурханлаг мөн чанар, Бурхантай байгуулсан гэрээ тарилцаа биднийг бурханлаг тусламж хүлээн авахар болгодог. Яргай загсанд далаад өсөж торнохын тулд тэжээгт хэрэгцээ байдаг шиг бидэнд ч гэсэн сүнслэг дутагдалд орохгүй тулд өөрсдөө сүнслэг байдлаар тэжээнд итгэх хэрэгцээ байдаг. Залбирал, судрууд, ариун сүм болон нэм гарагийн цуглаануудад тогтмол оролцох зэрэг нь бидний сүнслэг байдлын жагсаалтад зайлшгүй байх шаардлагатай. 1956 оны 11-р сард Рикардо Гарсиа Чилид баптизмын усанд орсноор манай улсын хамгийн анхны сүмийн гишүүн болсон. Тэр нас барахынхаа өмнөх өдөр гэр бүл найзуудтай хандан олон жилийн өмнө номлогчид надад гэр бүлийн хамт аз жаргалтай болох урилга өгсөн. Би аз жаргалтай байна. Чилийн бүх хүнд сайн мэдээ бол аз жаргал гэдгийг хэлээрэй хэмээн бичсэн байлаа. Иесус Христийн сайн мэдээр тэтгэгдсэний дараа Рикардо бүхэл амьдралаа Бурханд болон хөрштөө хайраар үйлчлэхэд зориулжээ. Түүний шав болсон үлгэр жишээ олон үеийнхнийг төдийгүй намайгч мөн ажилласан. Башглагч Йосеф Смит Бурхны хайраар дүүрэн хүн зөвхөн өөрийнх нь гэр бүл ажиллагдсанаар сэтгэл хандгүй, харин дэлхийд daярх бүх хүн төрлөختнийг ажиллахад санаа тавьдаг юм хэмээн заасан. Бидний хүн нэг бүрийн дотор Тэнгэрлэг гэртээ эргэн очих хүсэр эмэлзэл байдаг бөгөөд Иесус Христ бол бидний Тэнгэрлэг өдрөмжийн тогтолцоо юм. Тэр бол зам мөн. Түүний цагаатгагч солиослол биднийг Бурхантай ариун гэрээнүүдийг байгуулах боломжтой болгодог. Гэрээнүүдийг байгуулснаар урсгал сүрэн сэлэх үеч бидэнд тохиолдож мэднэ. Аюул, урам хугарал, уруу таталт, зовлон бэрхшээл бидний итгэлийг болон сүнслэг хүч чадлыг шалгах болно. Тусламж хүс. Иесус Христ биднийг ойлгож, ачаа дарамтыг манд хуваалцахад үргэлж бэлэн байдаг. Тэрээр өвчин зовлонг мэдгч, зовлон шаналлын хүн гэдгийг санаарай. ертөнцид та нар зовлонтой байна. Гэвч зоригтой байх тун би ертөнцийг ялсан хэмээн аврагч заасан. Түүний цагаатгах золиос бидний гэм нүглийг өршөөгдөх болгосноор тэрээр тэдгэрийг цаашид санах нь үгүй. Бид дахин давтахгүй тулд мөнх бус амьдралдаа суралцах явцад гэм нүглээ бүрэн мартахгүй байж болно. Оронд нь бид нэм гараг бүр сүм дээр ариун сүлээс хүртэх үедээ түүнийг дурсан санах болно. Энэхүү ёслол нь сүсэг бишрэл болон сүнслэг хөгжлийн зайлшгүй нэг хэсэг юм. Биднийг энэ нь ердийн нэгэн өдөр биш гэдгийг ойлгох үед баяр хөөр ирдэг. Амралтын өдөр хүний төлөө бий болсон нь бидний бие болон сүнсийг шинчилж дэлхийгээс амралт өгөх зорилготой билээ. Мөн бид их эзний өргөөнд буюу ариун сүмд орох үедээ түүнийг сандаг. Ариун сүмүүд бидэнд Бурхны хамгийн агуу бэлэг болох мөнх амьдралууд чиглүүлэх гэрээний голцсон болох Иесус Христийн талаарх гүн гүнзгий мэдлэгийг өгдөг. Ариун сүмд орох нь бидний мөнхийн хувь тавилангийн талаар амар амгалан болон агуу найдварыг надад өгсөн. Би хөшигний хоёр талд байгаа хүмүүстэй харилцах тэнгэрлэг холбоог мэдэрч байсан. Манай бага насны хүүхдүүдээс хоёр нь үл мэдэгдэх өвчний улмаас насаараа асаргаанд байх шаардлагатай болсон ба тэдний дээр эдгэрэлтийн гайхамшгуудыг би харж байсан билээ. Манай гэр бүл аз жаргалын төлөвлөгөөний талаар хуваалцахдаа баяр баясгалд автдаг. Хүүхдүүд маань Иесус Христийн ачаар саад бэрхшээл болон зовлон зүтгүүрүүд чинь хэсэгхэн зур байх болно гэдгийг сонсоод царай гэрэлтдэг. Бид хүүхдүүдтэй маш их хайртай.
Ерөнхийлөгч Жеффри Р. Холландын хэлсэнчлэн хизээ нэгэн өдөр тэд алдарсуу, сүр чавхлантай, зүгэршгүй төгс төглөөр бие махбод оюун ухаантайгаар бидний өмнө зогсох болно гэдгийг бид мэднэ. Бидний гэрээнүүд боломжгүйг боломжтой болгож, эргэлзээ болон харанхуй орон зай бүрийг гэрэл гэгээ амар амгалангаар дүүргэх хүртэл биднийг бурхантай ойртуулдаг. Иесус Христийн ачаар хайртай хүмүүсээ үргэлжлүүлэн хайрлах, дэмжих, тэдний хөдлөө залбирах нарийн учир шалтгаан найдвар бидэнд бий. Тэр амьд гэдгийг би мэднэ. Тэр биднийг мэддэг, бас хайрладаг. Тэр бол зам, үнэн төдийгүй дэлхийн ам мөн. Өнөөдөр би бүх хүнийг Иесус Христэд болон түүний сайн мэдээнд амьдралаа төвлөрүүлэхэд урьж байна. Ингэх нь биднийг уруу таталтын урих, гомдол, өөрийгөө өрөвдөх байдлаас зайлсхийхэд туслана. Бид ариун сүм мэт, ариун бат, тууштай зогсох болно. Бид шуургыг сурж, эцсээ хүртэл дэвчиж, мөн эцсээ хүртэл баясснаар гэртээ харах болно. Иесус Христийн нэрээр амен. We are grateful for the Spirit of the Lord. Энэ өдөр бидэнтэй хамт байсан эзний сүнсэнд бид талархаж байна. Улс орон даяар дамжуулах хөгжимд өгүүлэмж нэвтрүүлэг Америк нэгдсэн улсын уулын уртсгсан цагаар маргааш өглөөний 9:30-аас 10 цагийн хооронд засагдана гэдгийг та бүхэн сануулъя. Дараа нь чуулганы нэм гарагийн өглөөний хуралдаан эхэлнэ. Хуралдааны төгсгөлд 12 төлөөлөгчийн чуулгын ахлагч Д. Тод Кристоферсон үг хэлнэ. Түүнийг үг хэлсний дараа найралдуучид хаантан ихэдсэн тул баясан бишрэгтэн дуудлыг дуулна. Хаалтын залбирлыг далайн ахлагч Григорио Э. Касиас хэлнэ. Now when Jesus was born in Bethlehem of Judea in the days of Herod the king, Хэрэг таны өдрүүдэд Юдэн Бэтлехэм хотноо Иесусыг төрсний дараа дорн зүгээс мэрэгд Иерусалимд хурж ирээд сайхан мэндэлсэн идэвчдийн хаан байна. Бид зүүнтэд түүний одыг хараад түнд мөрөгхөөр ирлээ гэжээ. Заримдаа мэрэгд гэж нэрлэгддэг байсан тэр хүмүүс нь Месег олж шүтэн бишрэхийг эрэлхийлж байсан нь ухаалаг явдал байв. Тэдний хувьд шүтэн бишрэх гэдэг нь түүний өмнө доос сөхөрж түүнд аалт, үнэт эдлэл, англин үнэртнийг бэлэглэн өгөх гэсэн утгатай байв. Бурхныг шүтэн бишрэх гэдэг нь та бидний хувьд ямар утгатай вэ? Шүтэг бишрэлийн талаар бодоход ихэвчлэн хуваараа болон сүмийн цуглаан дээр шашинтай үнэнч гэдгээ үзүүлдэг арга замууд бидний бодол санаанд орж ирдэг. Тэнгэрлэг эзэгтэй болон түүний хайртгөө аврагчаа шүтэн бишрэх талаар эргцүүлэн бодох үед нэгдүгээрт шүтлэг бишрлийг маань бүрдүүлэг үйлдэлд, хоёрдугаарт шүтэг бишрлийн нэг хэсэг болох хандлага ба мэдрэмж, гуравдугаарт шүтлэг бишрэлд маань зөвхөн бурхан багтдаг, дөрөвдүгээрт бид өөрсдийн шүтэн биширдэг ариун биднүүдийг үлгэрлэн дуурайх хэрэгцээ гэсэн дөрвөн ойлголт оюун санаанд байна буусан. Нэгдүгээрт шүтэн бишрлийг маань бүрдүүлэг зөвлөлөд. Шүтлэг бишрлийн хамгийн түгээмэл бөгөөд чухал хэлбэрийн нэг бол онцгойлон ажилласан газар цуглаж үнэнчээ харуулах үйлдэлүүд гүйцэтгэх явдал юм. Их эзэн мөн чи өөрийгөө дэлхийгээс илүү бүрэн дүрэн толбгүй болгож болохын тулд чи залбирлын өргөөнд очиж мөн миний ариун өдөр ариун ёслолдоо өргөх ёстой хэмээн хэлсэн. Энэ нь мэдээж бидний цуглааны байр барьдаг үндсэн сэтэл юм. Гэхдээ шаардлагатай бол бид онцгойлон ажиллаагүй байрыг тодорхой хэмжээнд ариун нандин болгож чадвал тухайн байрыг хэрэглэж болно. Их эзний өдөр цугларах үедээ бид юу хийдвэ гэдэг нь хамгийн чухал юм. Мэдээж бид баян тансаг биш, боломжийн хэрээр сайхан, бурханд хүндэтгэл, бишрлийг харуулах замаар даруухан хусалдаг. Бидний бие авч явах байдалч бишрэл хүндэтгэлийг харуулах ёстой. Бид хамтдаа нэгдэн залбирахдаа, дуулахдаа зөвхөн сонсох биш дуулж, нэг нэгэндээ зааж, нэг нэгнээс сурч мэдрэх замаар шүтэн биширдэг. Иесус их эзний энэхүү өдөр
Чи нүглүүдээ сүмийн ах дүүстэй мөн их эзний өмнө тоочж өөрийнхөө өргөлүүд Бурхан болон ах эгч дүүстэй үйлчлэхэд цаг зав авьяас болон эд хөрөнгөө өргөх гэсэн утгатай. Мөн өөрийнхөө ариун ёслуудыг бүхний дээдэд өргөх ёстой гэдгийг санахтун хэмээн хэлсэн. Бид хамтлаг үзэн зугаацуулж эсвэл зугаацахын тулд хамтдаа цуглардаггүй. Харин түүнийг дурсан санаж, түүний сайн мэдээнд илүү төгс зааварлагдахын тулд цуглардаг. Хамгийн сүүлийн ерөнхий чуулганаар ахлагч Патрик Керни сануулсан. Бид хүндэтгэлийн өдөр зүгээр л ариун ёслын цуглаан дэрж хийх зүйлсийн жагсаалтаас үүнийг хасах гэж цугладаггүй. Бид бишрэн шүтрэхээр хамтдаа ярьдаг. Энэ хоёрын хооронд ихээхэн ялгаа биш үү? Ирэх гэдэг нь тэнд байх гэсэн үг биш. Гэвч бишрэн шүтэх гэдэг нь өөрсдийгөө өөрчлөх замаар Бурханаа ухамсартайгаар магтаж шүтэн бишрэхийг хэлнэ. Хүндэтгэлийн өдрөлийг их эзэнд болон түүний зорилгод зориулан шүтэн биширч байгаагаа харуулах үйлдэл. Хэдэн жил юм тухайн үед ахлагч байсан Иерусалим найсан бид хүндэтгэлийн өдрүүдийг хэрхэн ариун байлгадаг. Бид залуу багтаа хүндэтгэлийн өдөр хийх ёстой болон хийх ёсгүй зүйлсийг жигсаан бичсэн хүмүүсийн үгийг судалдаг байв. Дараа нь би судруудаас хүндэтгэлийн өдөрт хэрхэн хандаж байгаагаа болон энэ өдөр хийдэг зүйлүүд маань Тэнгэрлэг эцэг бид хоёрын хооронд тэмдэг болдог гэдгийг мэдэж авсан юм. Бид үүнийг ойлгосноор хийх ёстой болон хийж болохгүй зүйлсийг жагсаалт гаргах хэрэггүй болжээ. Би ямар нэгэн үйл ажиллагаагаа хүндэтгэлийн өдөр тохирох эсэх талаар шийдвэр гаргахдаа би Бурханд ямар тэмдэг үзүүлэхийг хүсэж байна гэсэн энгийн асуултыг өөртөө тавьдаг болсон. Их эзний өдөр шүтэн бишрэх нь Иесус Христийн цаадагч агуй золиос дээр онцгойлон төвлөрдөгтэй өрмөц юм. Бид Христийн амьсны баяраар түүний амьлалтыг зохих ёсоор онцгойлон тэмдэглэж бас 7 хоног болгон түүний цагаатгалын болон амьлалтын ариун ёслолын бэлэг тэмдгээс үртэхтэй мөн адил тэмдэглэдэг. Намжлагч нэгний хувьд ариун ёслолоос хүртэх нь хүндэтгэлийн өдрийг шүтлэг бишрлийн онцлох мөч байдаг. Христийн биеийн хувьд хамтдаа шүтэн бишрэх нь бие биедээ заах, үйлчлэн, дэмжин туслах онцгой ач тусыг агуулдаг. Сонирхолтой нь сүүлийн үеийн нэгэн судалгаагаар сүнслэг амьдралаа зөвхөн хувийн хэрэг гэж үздэг хүмүүс сүнслэг өсөлтөө энэ дөрвөнд тавих итгэл нь маш чухал гэж хэлэх нь эсвэл Бурханыг шүтэн бишрэхэд тогтмол цаг гаргах баг байдгийг олж тогтоожээ. Гигантнууд гих хамт олонны хувьд бид шүтэг бишрэл итгэл үнэмшилтэй бие биенээ хөшрөгжүүлдэг. Гисэн хэдэж өдөр бүр хүнийхэн болон гэр бүлээрээ шүтэн бишрэх үйлдэлүүдээ мартаж болохгүй. Аврагч бидэнд гисэн хэдэж чиний авлалтууд бүхий л өдрүүдэд мөн бүхий л цагт зөв шударга байдалд өргөгдөх ёстой хэмээн сануулдаг. Нэгэн гэгчийн ухаалгаар ажигласан Бурхны бяцхан хүүхдүүдийг амьдралдаа авчирлж тэднийг асарч халамжлан тэдэнд зориулсан түүний төлөө зааж өгөхөөс илүү Бурхныг шүтэн бишрэх гүн үзгийг аргасан байхгүй. Аалмын амьлаг 2 синагогуудаас хөөгдсөн Зормач 7 хоногт ганц удаа биш харин үргэлж байж болох газар бүрдээ Бурхныг шүтэн бишрэхийг заасан. Тэд залбирал бос шүтэг бишрэлийн нэг хэлбэр болох талаар өрөөнүүдтэй мөн нууц газруудаа мөн аглаг буйдтай та нар өөрсдийн бодгалыг уудлан нэх ёстой. Тийм ээ. Мөн та нарыг эзнээс гойгоогүй үдэж зүрх сэтгэлтэн дүүрэн байг. Үргэлжийн залбирлаар зүрхэндээ түүнд хандуулж бай гэж хэлжээ. Тэд мөн судруудыг судлах, Христийн талаар гэрчлээ хуваалцах, халамжлалын үйлдэл ба үйлчлэл, ариун сүнсийг хүлээн авах өдөр бүр талархалтайгаар амьдрах талаар ярьсан. Өдөр бүр талархалтайгаар амьдрах талаар эргцүүлэн боддоо. Энэ нь миний 2 дугаар ойлголт руу хөтлөж байна. Бурханд талархаж байгаагаа мэдрэх, үүнийгээ илэрхийлэх нь үнэндээ шүтлэг бишрлийг зүгээр л өөр нэг даалгавар гэж үзхийн оронд баяр, хөөрт, шинжилтийн мэдрэмжээр дүрэгдэг. Үнэн шүтлэг бишрэл гэдэг нь Бурхныг хайрлан, өөрсдийг нь өгч чадах хамгийн эрхэм үнэт бэлэг болох өөрсдийн хүслийг түүнд нийцүүлэх гэсэн утгатай. Бүх хууль дэх хамгийн анхны зарлиг юу вэ гэж асуухад Иесус чи эзэн Бурхнаа бүх зүрхс, бүх сэтгэл, бүх оюун ухаанаар хайрлах хэмээн хариулсан. Тэр мөн үүнийг агуй тушаал гэж нэрлсэн. Энэ нь Иесусийн өөрийнх нь эцгийг шүтэн биширч буй нэгэн хэлбэр байв.
түүний амьдрал, түүний цагаатгагч золиос эцгийн алдар сууд зориулагдсан байв. Төсөөлшгүй зовлон, шаналлын дунд эцэг минь болж өгвөл надаас энэ аягийг өнгөрүүлж. Гэвч миний хүслээр биш, харин таныхаар болог хэмээн Христосийн зүрх шимшрүүлэн гуйлтыг бид томрон сандаг. Шүтлэг бишрэл бол энэхүү төгс жишээг дагахыг хичээх явдал юм. Бид энэ заналдаа нэгэн шинийн дотор төгс болчихгүй. Гэхдээ хэрэг бид өдөр бүр харуулсан зүрх, мөн гимсэн сэтгэлийг түнд өргөх аваас тэрээр өөрсдийн сүнсээр бидэнд дахин баптизм хүртэж ачивэлээрээ биднийг дүргэх болно. Сургаалбай гэрээнүүдийн судрын нэгэн хэсэгт их эзний дэлхийхнийг ийн зэмсэн. Учир нь тэр бидний ёс суулаас холдож мөн миний үрдийн гэрээг зөрчсөн билээ. Түүний зөв шударга ёсыг тогтоохын тулд тэд их эзний гэрэл хийлдэггүй. Харин хүн болгон өөрийнхөө замаар мөн өөрийнхөө бурхны дүр төрхийн дагуу замдаг. Буюу тэрээр нь дэлхийхтэй адил дүр төрх бүхий бөлгөө. Ханая, Мишаэл, Азария гэдэг 3 Ервэ залуугийн жишээг санах нь бидэнд тустай. Лиха гэр бүлийнхээ ханд Иерусалимыг орхиод удаагүй байх тэднийг олзлон Вавилонд авчирчээ. Небукаднезар хаан тэднийг Шадрах, Мишах, Абедnego хэмээн нэрлэв. Хожим нь энэ 3 залуу Небукаднезар босгосон хиймэл шүтээнийг шүтхийг эсэргүүцэхэд тэр тэдний галц зовхонд шидхийг тушаан миний гараас та нарыг аварч чадах ямар бурхан байна вэ гэв. Тэд хэрхэн зоригтой хариулсыг та нар санаж байгаа. Бидний үйлчлэг бурхан биднийг дүрлсэн галтаа зуухнаас аварч чадах бөгөөд хаа мэн тэр биднийг таны гараас аварна. Хэдийгээр дэхгүй байсан ч би бурхадад тань үйлчлэхгүй. Мөн таны босгосон алтан хөрөгт мөрөхгүй гэдгийг та мэдсүгэ хэмээн зоригтойгоор хариулсыг та нар санаж байгаа. Галд зуух маш халуун байсан учраас тэднийг дотгоч нь шидсэн хүмүүс өгсөн боловч Шадрах, Мишах, Абедnego нар гэмтээгүй. Небукаднезар Шадрах, Мишах, Абедnego нарын бурхан магтагдах болтугай. Тэрээр өөрт нь нэтэг бурханаас өөр ямар ч бурханд үйлчлэх үгүй. Мөргөгч үгүй. Бие душаан өгсөн зар санаараа аварчээ хэмээн. Тэд Йехова өөрсдийг нь чөлөөлнө гэдэгт найдсан бөгөөд хэдийгээр дэхгүй байсан ч өөрөөр хэлбэл бурхан өөрийн мэрэгэн ухаан тэднийг үхлээс хамгаалахгүй байсан ч тэд түүнд үнэн чивээр үлдэх байв. Эцэг ба хүүг шүтэн бишрэхээс илүү чухал байр суурь эзэж би юу ч шүтэн болж хувирдаг. Бурхан үнний их сургуулж гэдгийг үгүйсгэж түүний өмнө хариуцлага хүлээхээс атгалздаг хүмүүс үнэндээ өөрсдийнхөө бурхан болдог. Альва улс төрийн нам эсвэл хөдөлгөөнд үнэнч байх буюу бурханлаг өдрөмжийн дээгүүр тавьдаг хүн хуурамч бурханыг шүтэн биширч байгаа хэрэг. Бурханыг шүтэн биширдэг гэдэг нь түүний зарилгуудыг дагдаг хүмүүс өөрсдийн замаар алхдаг. Тэд уруулаараа надтай ойр боловч зүрх сэтгэлээрээ надаас хол байдаг. Бид сорын ганц үнэн бурхан таныг болон таны илгээсэн Иесус Христийг шүтэн биширдэг. Эцэст нь бидний хэрхэн амьдарч байгаа үйлдэл, байдал, шүтэг биширлийн маань хамгийн бодит үнэн хэлбэр байж болох юм. Үнэн жидгээ харуулах нь эцэг мөн хүүг үлгэрлэн дуурайх буюу тэдний мөн чанар, зан арын шиг өөрсөддөө хөгжүүлнэ гэсэн үг юм. Үлгэрлэн дуурайх нь хамгийн чин үнэн магтаалын хэлбэр гэж ярьдаг шиг хэрэг бурхныг магтъя гэвэл үлгэрлэн дуурайх нь хүндлэл биширлийн хамгийн чин үнэн хэлбэр юм гэж хэлж болох билээ. Энэ нь бидний зүгээс ариун байдлыг идэвхтэй байнга хэлхийг хэлнэ. Гэхдээ Христтэй илүү адил болох нь бас бидний шүтэн бишрэх үйллийн үр дүн юм. Дээр иш дасцланчлан шүтэн бишрэх талаар ахлагч Кирн өөрсдөө өөрчлөх замаар гэж хэлсэн маш чухал юм. Үнэн шүтлэг бишрэл бол өөрчлөгч нөлөөтэй. Энэ бол шүтлэг бишрэл хайр, бурханд үнэнч байх, замнал буюу гэрээний замын гайхамшиг билээ. Бид баптизмаар дамжуулан Христийн нэрийг өөрсдөө авч түүний зарилгуудыг сахиан амлан энэхүү замдаар гардаг. Бид ариун сүнсний бэлгийг буюу намжлах үед нүглээс байна. Бидний гэтлэхэн ариусгадаг аврагчийн ач ивэлийн элчийг хүлээн авдаг. Бид намжлахдаа түүнийг шүтэн биширдэг гэж хэлж
болох юм. Дараа нь их эзний өргөөнд гүйцэтгэдэг санварын нэмэлт ёслол гэрээнүүд нь биднийг илүү ихээр хариуцдаг. Ариун ёсны ёс жаяг ёслууд нь шүтлэг бишрлийн дээд түвшний хэлбэрээс бүрддэг. Ерөнхийлөгч Russell M. Nelson санварын ёслуудад оролцож бурхантай гэрээ байгуулсан гэрээндээ үнэнч эрэхтэй эмэгтэй хүн бүр бурхны хүчийг шууд авах боломжтой хэмээн онцлон хэлсэн. Энэ нь бидний үйлчилж ажиллахтаа хэрэгэлдэг хүч төдий зүйл биш юм. Энэ нь түншлэн биднийг цэвэршүүлж ариусгадаг бурхантай хүч юм. Бурхныг биднийг гэрээний замдаар алхах үед биднэр бурханлаг чанарын ариусгагч хүч илэрхийлдэг. Бүгдээрээ эртний Нефалиман хүмүүсийн адил Иесусийн хөл доош унаж мөн түүнийг шүтэн биширцгээ. Түншлэн Иесусийн зарлагснаар доос өгөрч мөн хүүгийн нэрээр эцгийг бишрэн шитээ. Ариун сүнсийг хүлээн авч зүрх сэтгэлдээ бурхан даатгаж түүнээс өөр бурхангүй байж Иесус Христийн шандрын хувьд түүний зан чанарыг үлгэрлэн дуурайцгаая. Бид ийм үйлснээр шүтэн бишрэхтэй баяр баясгалан мэдрэх болно гэдгийг би гэрчилж байна. Иесус Христийн нэрээр. Амен. Rejoice, the Lord is King, our Lord and King.
Our Heavenly Father, Тэнгэр эзэн минь, бид нар өнөөдөр энэ байх ажлаа маш их талархаж байна. Мөн бид өнөөдөр бидний зүрхсэл шингэсэн, оюун ухаан маань шингэсэн үгнүүдийн төлөө, хүмүүсийн хэлсэн үгийн төлөө талархаж байна. Иесус Христийн бидэнд зориулсан цагаатгалын төлөө бид талархаж байна. Бид нар гэрээт амьдралаар амьдрах болтугай гэж амьдрахад маань биднийг аслаж гэж таньсгаж байна. Мөн бид эдгээр үгийг бусдаа хуваалцаж туслаасаа гэж танаас Иесус Христийн нэрээр залбирч байна. Амен. This has been a broadcast. Энэ бол Иесус Христийн хожмын гигантын сүмийн жил жутмын 195 дахь ерөнхий чуулганы бян баргийн оройн хуралдааны шууд нэвтрүүлэг байлаа. Сүмийн удирдагчдаас сонгогдсон хүмүүс үг хэллээ. Энэ хуралдааны дуулыг Бригнянгийн сургуулийн оюутны нэгдсэн найрал дуучид дууллаа.
Энэхүү болон бусад чуулганы захиасуудыг Church of Jesus Christ.org дээрээс үзэж бусадтай хуваалцах нь бүх хүнд нээлттэй. Энэхүү шууд нэвтрүүлгийг Bonneville Distribution олон нийтийн үйлчлэгийн зориулан нэвтрүүлж байна. Үнийг гэртээ эсвэл сүмийн хэрэгсэнд ашигын бус зорилгоор ашиглаж болно. Зохиогчийн эрхийг 2025 Intellectual Reserve Incorporated эзэмшдэг. Бүх эрх хамгаалагдсан.